За 21 жилийн өмнө анх хориотой жижиг X2 production тоглож байсан. Тэгээ албан ёсны эрхтэйгээр Хэрмэл Crew production маань албан ёсны X2 production эрхээ аваад тэгээд нөгөө нэг одоо X2 production-ны хувьд бол хамгийн хайрлаж хамгийн нандиндаг уран бүтээлээ бас зөргөө өвтөр болон Хэрмэл Crew-гийн залуучуудад за энэ залуучууд энэ жүжигийг аваад хийж чаднаа одоо хийх цаг нь болсон гэд итгэл найдвар хүлээлгэсэн дээрээс бид хэд гоё оюуны юмч одоо нэг зохиолын эрхээ тайзан дээр тавих эрхээ өгсөн. Тэгээд бид хэд ч гэсэн олон ах эгч нарын энэ жүжигт маш олон гайхалтай одоо Монголын маш олон гоё гоё жүжиг тоглосон байдаг. Тэгээд тэр улсуудынхаа нөгөө дахиад тавигдана жүжиг нөгөө дахиад тавигдана гэдэг юм чи амар чухал та. Тэгээд хоёр дахь удаага ингээд тавьж जैन. Тэгээд хоёр одоо бүрэлдэхүүн жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ тавьж जैन. Тэгээд энэ жүжиг маш амжилттай 20 хоног тоглолоо. Дахиад одоо 10 хоног тоглох гэж байгаа. Тэгээд энэ 10 хоногтой бол бид нар бас нөгөө нэг ингэдэм байна. Жүжигчүүний тоглож байгаад дундуур нэг 20 хоног завсарлаад дахиад тоглоход илүү бас нөгөө нэг одоо найруулагч хэлж байгаагаар илүү жүжигч маш сайжирсан байна гэж. Яагаад гэвэл 20 хоног тоглолцоод юм бодохгүй байж байгаад дунд нь 20 хоног нөгөө амрангууд за дахиад тоглох юм бол би энэ дээр алдсан байна да. За дахиад нэг тоглох юм бол энийг бас ингэх юм байна да гэдэг амар их юм бодож орд юм байна. Тэгэхээр бас маш одоо юмаа бодож сайн жүжигчд маань ерөөхдөө бас дөрөв гаргаж. Тэгээ өнөөдрөөсөө тоглоо эхэлж чинь зэрэгтэл үзэгчд дүүрэн гоё байна. Баярлаа. Ер нь шүү дээ. Энэ нийгэмд одоо болж байгаа энэ нэг юмыг одоо дуурхал өстой цаг нь болцсон юм шиг санагдаад байгаа. Тийм ч болохоор бид яг энэ жүжигийг нөгөө зохиолын сонголт хийж байхдаа энэ жүжиг яг энэ цаг үед одоо цаг нь ирцээ. Энэ жүжиг яг энэ амьдрал жүжигэн дээр гардаг бүх юм одоо энэ нийгэмд байна шүү дээ. Энийг л монголчууд маань үзээд яагаад шудраг ёсны ийм гоё жүжиг тавьж болдгүй. Яагаад заавал залуучууд урлагийнхан тэр талбай дээр очиж ихсэх хэвээр юм. Зүгээр гоё хийж байгаа юмараа гоё ингээд гоё жагсаал та дуу хоолойгоо өргөөлдөө гэдэг л юм бодож хийсэн. Тэгээд гоё маш гоё амжилттай гоё байна. Орон нутгийн тийм жижигсэн. Гоо янаач зүгээр. Таны хувьд бас ингээд одоо таны хувьд бас ингээд хүндлэг хүмүүсийн өмнө ингээд болсон жижиг байгаа шүү дээ. Яг анх ингээд энэ жижиг бас өөртөө ингээд тоглох гэхэд бас таны сүнсэн үедээ бас яаж хүлээж авсан? Тэглээ яг бидэд нөгөө уран бүтээл шүний хувьд бол нэлээд айцтай байсан л та. Энэ том жүжиг тэгээд X2 production энэ том production энэ жүжигийг маш амжилттайгаар бараг 30-40 хоног тоглож исэн байгаа байхгүй. Тэгэхэд энэ жүжигийг бид нар муу тоглох ямар ч ирэх байгаагүй. Тэгээд ямар ч байсан сайн болгохын төлөө хүн болгоныг сэтгэл зүрхээ зориулсан учраас энэ жүжиг маш сайн болсон гэж бодож байгаа. Тэгээд гоё байна. Баярлалаа.